сард өргөдлөгсөн хүмүүсийнх бол 6 сарын ихээр олгогдчихно гэсэн. Ингээл энэ үйл ажиллагаа бол дуусч байгаа юм л да. Зөв. Зүгээр ямар ч одоо алхам хийгээгүй хүн байна л да. Одоо жишээлбэл би бол ямар ч алхам хийгээгүй байна л да. Эрдэнэс 5-7 талаар тийм ээ. Сая төгрөг авах гэж өргөдөл өгөөгүй байна. Хувьцааны данс нээлгий гэж ямар ч тийм зүйл эхлээгүй байна. Тэгэхээр энийг одоо би хүлээгээл байж ахын зөв үү? Тэгэхээр болвол за засгийн газраас энэ уул уурхайн одоо эрдэс баялагийг тий байгалийн энэ баялагийг ард эрэхтэй нийтэд нь бүгдэнд нь одоо хувь эзэмшүүлээ гэсэн түүхэн шийдвэр гарсан. Тэрний дагуу томоохон одоо компани хувьцааг бид нар бүгдээрээ хувь эзэмшиж болоод явж байна тийм ээ. Тийм учраас энэ хүн өөрөө хувьцаагаа аваад ирээдүйд энэ маань надад маш том хөрөнгө оруулалт болох юм аа. Эсвэл өнөөдөр би энэ хувьцаагаа буцаагаад өгөөд өөрт хэрэгтэй одоо тий сая төгрөг маань өнөөдөр надад хэрэгтэй байна гэсэн сонголт хийх хэрэг нь тухайн иргэний асуудал. Тэгэхээр мэдээж эерэг за хувьцааны хувьд болохоор энэ тэр болгон тэгж улс тийм ээ засгийн газар шийдвэр гаргаад байнга одоо ингээд хувьцаа эзэмшүүлээд байх тохиол ховор шүү дээ. Тэгэхээр мэдээж байгалийн баялагын нийт ард иргэдтэй бүгдэнд нь хувь хүртээ гэсэн тийм ээ ийм шийдвэр учраас энэ шийдвэрээ иргэд маань өөрсдөө бас яаж бодож тунгааж хүлээж авах нь бол хувь хүний асуудал гэж бид нар бол бодож байгаа. За мэдээж тухайн Эрдэнэс 5-7 компани маань өөрөө ямар хүчин чадалтай, ямар хэмжээний ордтой вэ гэдэг судалгаа бас хувь хүн болгон мэдж явах хэрэгтэй. За холбогдсон мэдээлүүд ер нь бол их олон байгууллагуудаар явж байна. За тэгээд хөрөнгө оруулалтын олон том компаниуд бас орж ирж байна. За энэ компаниуд маань ч гэсэн тухайн компани хувьцааг анх дахь зах зээлийнх нь одоо арилжааг идэвхтэй явуулах тий үн ханшийг бас зөв тогтоох тал дээр мэдээ зөвлөх баг болж ажиллаж байгаа. За энэ бүгдээс хамаарат иргэд маань өөрсдөө мэдээж хувьцаа бол тэр дороо өргөж өгчдөг эд бол биш. Энэ маань тодорхой хэмжээний тухайн компани үйл ажиллагаатай маш холбоотой байна. Нөгөө талаараа зах зээл дээр олон улсын зах зээл дээр гарч байгаа учраас олон улсын зах зээлийн нөлөөлөлд бас орж ирэхэд бид нар үүсэх аргагүй. Энэ бол урьдчилж шууд таах бас асуудал хэцүү. Олон улсын зөвлөхүүд маань ажиллаж байгаа учраас энэ дээр бас тодорхой хэмжээний яг хэдэн үед зарагдах уу те үн ханшийн хувьд ч гэсэн анх дахь зах зээл дээр хэд тогтох вэ гэдэг маань өөрөө зах зээлийнхаа голдролоор явах нь ойлгомжтой хаа. Яг энэ асуудалтай холбоотой зүгээр танаа төв дээр гарч байгаа хүндрэл бэрхшээл байна уу? Шин тим одоо мэдээлэл бас байна уу? За манайх бол Монгол улсын хэмжээнд за бүртгэлтэй буюу хөрөнгийн мэржийн бүртгэлтэй компаниудын хувьцааг за мөн хаалтаа компаниудын хувьцааг бол бүртгэж хадгалдаг тий төрийн өмчтэй компани. Тэгэхээр мэдээж эерэг энэ 5-7 хувьцаатай холбоотой за нодлон жилээс ихсүүлэл засгийн газрын шийдвэр гаргаснаас өнөөдрийн хүртэл хугацаанд л маш олон одоо асуудлууд явагдаж байгаа ярианууд ч явж байна тийм ээ. За энэтэй холбоотой иргэд ч гэсэн дансаа нийлгэж хувьцаагаа эзэмшүүлээд өөртөө баталгаажуулаад авчаа гэсэн иргэд бол их хийгдэж байна. За ер нь бол данс нээх үйл ажиллагаа бол нэлээд идэвхтэй явагдаж байгаа. За өнгөрсөн жилийн эцэст бол манайх 120 гаруй мянган харилцагчийн данс нээгдсэн. Тэгвэл энэ оны 1-р улирлын байдлаар 100-аад мянган харилцагчийн данс нээгдсэн байгаа. Энэ маань иргэд бас хувьцаагаа баталгаажуулаад аваад тийм ээ өөрийнхөө хөрөнгийг бас баталгаажуулъя гэсэн хүсэлт байж байгаа. Нөгөө талаараа бас хөрөнгийн зах зээлийн идэвхжүүлэлтэй бас холбоотой зөвхөн 5-7 хувьцаа эзэмшигдээр данс нийлгээд байгаа юм бас биш. Зах зээл дээр оролцсон сонирхол байгаа хүмүүс бол их байна. За яг манай төв дээр бол одоогийн байдлаар 740 гаруй мянган харилцагчийн данс байгаа. Түүнээс 738 мянган дотоодын зөвхөн иргэдийн данс байна. За тэгээ 1440 гаруй дотоодын аж ахуйн нэгжийн данс бол байгаа. За мөнхтрийн дараагаас бас тодруулах зүйл байна л да. Тэтгэвртэй холбоотой нэлээд их өөрчлөлтүүд гарч байна тийм ээ. Тэгэхээр энэ ер нь ямар хөө өөрчлөлтүүд гарч ба өнгөрсөн үед гарцуулах. За ер нь бол 2012 онд нийт ахмаднаас тэтгэврийг бол 2 үе шатаар нэмнэ. 2 сарын 1-нд 5 дугаар сарын 1-ээс 2 үе шатаар нэмнэ гэсэн юм шийдвэр гарсан байсан. За улсын хурлаас мөн 3 дугаар сарын 9-ний өдөр бол тэтгэврийн зөрүү арилгах талаа, зөрүүг багасгах талаа бас хууль гарсан. Тэгээ ингээд энэ хоёр арга хэмжээг хооронд нь уялдуулан цогцоор авах арга хэмжээг сая өнгөрсөн 7 хоногт өчигдөр бол бид засгийн газар танилцуулсан. За засгийн газараас бол одоо тэтгэврийн итгэл зүйрийг шинжилэн батлах тухай юм тогтоол гарлаа. Тэгэхээр бол энэ
одоо 2 дугаар сарын 1-ээс бол тэтгэвэр нэмэгдээд одоо 29%-аар нэмэгдсэн байсан. 5 дугаар сарын 1-ээс 23%-аар нэмэгдэх ёстой байсан. Тэгэхээр бол одоо энэ тэтгэврийн итгэл зүрэг шинжилэн баталснаар бол тэтгэвэр одоо бодох цалингийн итгэл зүрэг шинжилэн баталснаар тэтгэврийн дундаж хэмжээ бол 168 мянган төгрөгөөс 222 мянган төгрөг болж өссөн байгаа. Ер нь бол 95 оноос өмнө одоо тэтгэврт гарсан буюу 95 оноос өмнөх цалин өлсөөрөө бодуулж тэтгэврээ бодуулсан хүмүүсийн хувьд бол дундаж өсөлт бол 40 орчим хувиар өссөн. Түүнээс хойшоо оноор сонгосон хүмүүсийн хувьд бол нэг 28-аас 29 орчим хувиар бол тэтгэвэр нэмэгдэж байгаа гэсэн ийм дүн гарч байна. Одоо тэтгэвэр 5 дугаар сарын 1-ээс эхлээд энэ тэтгэвэр итгэл зүрэг хэрэглэж тэтгэврийг шинжилэн тогтоох ёстой. Тэгээ энэ харах хэмжээ бол одоо 5 дугаар сарын 1 буюу одоо 1, 2, 3-нд ихэнх аймагтад бол тэтгэврийг ингээд олгочтой Улаанбаатар хотод тий. Тэгэхээр 6 дугаар сарын тэтгэвэр дээр бол одоо 5 дугаар сарын 1-ээс тооцогдсон тэтгэврийн өсөлтийн зөрүү бол нэмэгдэж олгогдно гэсэн үг. Зөв. 6 дугаар сарын 1-ээс эхлээд тэтгэврийн зөрүү нэмэгдэж олгох. Тэтгэврээ аваагүй байгаа иргэдийн хувьд бол одоо шинэ итгэл зүрээр тэтгэврээ бодуулаад тэтгэврээ авах болцоотой. Ихэнх иргэд маань бол одоо сарын ихэнд тэтгэврээ авчдаг учраас 5 дугаар сарын цалин тэтгэврээ авцсан байгаа. Ийм учраас тэр зөрүү нь бол одоо 6 дугаар сарын тэтгэвэр дээр бодож олгогдно гэсэн. Сүү хөрөнгө нь бол суугдсан. Тийм ер нь бол улсын хурлаас бол энэ тэтгэврийн шинжилтээр бол 100 тэрбум төгрөг батлаад өгсөн байсан. Тэгээ энэ бол болцоотой. Хамгийн гол нь хүмүүсээ яриад байдаг зүйл тэтгэврийн зөрүүг арилгаад өгөөч л гэж нэлээд хүсэж байна шүү дээ. Тэгэхээр энэ зөрүү нь одоо яг яаж арилж байгаа вэ? За зөрүү арилна гэж бол бид бас ярьж болохгүй байгаа. Аль болох тэтгэврийн зөрүүг багасгах ёстой. Энэ маань бол одоо ижил албан тушаалтай, ижил хугацаанд ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр бол ялгаатай байдаг гэсэн. Тэгэхээр бол энэ тэтгэврийн зөрүүг арилгахын тулд мэдээж энэ тэтгэврээ бодох энэ цалингийн итгэл зүрэг одоо өөрчлөлнө гэж бид яриад байгаа юм л да. Энэ маань бол одоо сая бол хамгийн сүүлд 2007 оны 5 сарын 2-ны өдөр бол одоо шинжлэгдсэн байдаг. Түүнээс хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй. Энэ хугацаанд мэдээж одоо инфляц давилдаад ер нь бол нэрсэн дунд цалингийн өсөлт бол одоо нэлээд өндөр болсон байсан учраас энэ итгэл зүргийг шинжилсэн байгаа. Тэгэхээр энэ бол 95 оноос өмнөх хүмүүстэр бол ялангуяа их энэ итгэврийн зөрүү гэдэг юм хэрэгдэг байсан. Тэгэхээр энэ итгэл зүрээр тооцоход бол нэлээд их нэмэгдэх болцоотой. Ер нь зөрүү бол бид багассан л гэж бодож байгаа. Бас тодорхой яг ижил албан тушаалтай хүмүүсүүд дээр бол нэлээд тооцож үзсэн. Тэгэхэд бол ер нь багасч байгаа л гэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр нийгмийн халамжийн чиглэлээр за хүний хөгжил сангийн одоо холбоотой мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. За ямар ч гэсэн өндөр настай хөгжлийн мэргэжилтэд иргэд удахгүй сая төгрөгөө авах юм байна тийм ээ. 4-5 сарда багтаагаад за бас зөвхөн түүнээс гадна хувьцаа авах сонирхолтой хүмүүсийн эрх нээлттэй за сая төгрөгөө авахыг хүсэж байгаа хүмүүс 5 сарын 20-наас өмнө мэдээлэлээ өгөх юм байна. Ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.